Энэтхэгт гарсан энэ хоёр давхар хачиргалтай аллагын хэрэгт 13 настай онц сурлагтан Аруш охин өөрийнхөө унтлагын өрөөнд хөнөөгдөж харин тэдний гэрийн үйлчлэгчээр 45 настай Хямрааж учир битүүлгээр сураггүй алга болсон юм. Хүмүүсийн гэрийн үйлчлэгчийг хардаж эхэлсэн тэр мөчид үйлчлэгч Хямраажийн цогцыг маргааш нь тухайн байрны дээвэр дээрээс нь олсон бөгөөд түүний хөнөөгдсөн арга барил Арушийнхтай яг ижил байсан. Хэрэг гарсан айл нь дээлийн хотын захын бүсэд амьдардаг боловсралтай чинэлэг нэгэн гэр бүл байж. Аав Ражеш ээж Нүпүр нар хоёулаа амжилттай яваа шүдний эмчнэр бөгөөд тэдний ганц охин Аруш нь онцорлогтой ирээдүйтэй сурагч байлаа. Энэ гэр бүлийн амьдрал гэрэлтэж бусдыг атаархулам амьдралтай байсан ч 2008 оны 5 дугаар сарын 15-ны 50 шөнө аз жаргалтай амьдрал аимшигтай үйл явдлаар тасарсан юм. Энэ өдөр бүх зүйл энгийн л нэг өдөр байв. Гэр бүлийн хосууд өөр өөрийн эмнэлэгтээ ажилтай байсан. Орой 21 цаг 30 минутанд аав Ражешийг жолооч нь гэрт нь хүргэж өгөв. Жолооч машины түлхүүр цүнхийг үйлчлэгч Хямраажид өгөөд буцсан. Энэ үе бол гадны хүн Аруш болон Хямраажийг амьд хэвээр нь харсан хамгийн сүүлчийн мөч байлаа. Тэр орой төрсөн өдрийн өмнөх бэлэг болгон аав ээжийн охиндоо шинэ камер өгөөд бүгд өөр өөрийн өрөөндөө амархаар орсон. Шинийн цагаар ээж Нүпүр охиныхоо өрөөнд орж интернетийн рутер асаасан нь Арушиг амьд байгааг нь харсан хамгийн сүүлчийн мөч байв. Гэтэл өглөө хаалганы хонх дугарахад гэрийн цэвэрлэгээ хийхээр ирдэг үйлчлэгч Бади хаалга нээн гэж Хямраажийг хүлээсэн ч тэр хаалгыг нээгээгүй. Ээж Нүпүр сэрээд Хямрааж руу залгатал утсан авсангүй. Ингээд хэд хэдэн удаагийн бодилсан оролдлогын дараа хаалга онгойж үйлчлэгч Бади орон сууц руу орлоо. Энэ үед л аимшигтай зүйл болсныг мэдцгээсэн. 13 настай охин Аруш өөрийн орон дээрээ амьсгал хураасан байлаа. Гэрийн үйлчлэгч Хямрааж сураггүй болсон тул цагдаа нар түүнийг нэн даруй гол сэжигтэн гэж үзв. Гэвч маргааш нь хэрэг огцом эргэлт хийсэн юм. Хямраажийн цогцыг орон сууцны дээвэр дээрээс олсон бөгөөд түүнийг хөнөөсөн арга барил 10 шихтай адил байв. Одоо гэмтэрэг гарсан тэр шинлүү буцаж харцгаая. Тэр орой 22 цаг үед Аруш аав ээж хоёрын нь төрсөн өдрийн урьдчилсан бэлэг болгон авч өгсөн шинэ дижитал камераараа зураг авч эхэлжээ. Тэр гэрэл зураг авах дуртай охин байсан тул өрөөндөө 20 гаруй зураг дарсан ч тэдгээрийн 18 дараа нь учир битүүлгээр устсан байдаг. Сүүлчийн зураг 22 цаг 10 минутанд авсан байв. Түүнээс нэг орчим цагийн дараа буюу 23 цагт аав Ражеш интернет хэрэглэх шаардлагатай болсон тул эхнэр Нүпүр тэлж охиныхоо өрөөнд орж роутер асаахыг хүсжээ. Ээж Нүпүрийн дурснаар тэр өрөөнд ороход Аруш ном уншаад хэвдэж байсан байна. Тэр роутерыг асаагаад өөрийн өрөөлөө буцаж унтсан аж. Хачиргалтай нь тэр шөнө интернетийн хэрэглээний бүртгэл маш олон нууцлах зүйлсээр дүүрэн байна. Аав Ражешийн зөөврийн компьютер интернетэд хамгийн сүүлд 23 цаг 40 минутанд холбогдсон байтал роутерийн хамгийн сүүлчийн идэвхтэй бүртгэл үүнээс хагас цагийн дараа буюу тэг цаг 8 минутанд бүртгэгдсэн байна. Үүнээс ч илүү сонирхолтой нь роутерийн бүртгэлд шөнө оройноос өглөө үүр цай хүртэл хэд хэдэн удаа асааж унтраасан мэт тасалданга бичлэгүүд байсан нь сүлжээний баримт нотолгоог бүрэн итгэлгүй болгосон. Харин хэрэг гарсан шөнө дундаас өглөөний 6 цаг хүртэлх хугацаанд яг юу болсон талаар ямар ч шууд нотолгоо байхгүй. Дараагийн өглөө 6 цагт үйлчлэгч Бади хаалганы хонх дарсан боловч хаалгыг үргэлж нээдэг үйлчлэгч Хямрааж гарч ирээгүй. Охины ээж Нүпүр түүн рүү залгахад эхний дуудлага хурдан тасарч хоёр дахь дуудлага дээр утас нь унтраалттай гэж гарчээ. Өөр аргагүй тул Нүпүр хоёр давхрын тагтнаасаа түлхүүрээ доор зогсож байсан Бадид шидэж өгсөн байна. Гэвч түлхүүр авсан ч Бади дунд хаалгыг нь онгойлгож чадсан ч хамгийн цаад модон хаалгыг дотроос нь Нүпүр өөрөө онгойлгосон. Үйлчлэгч Бади байранд оромгцоо гэрийн эзэд уйлж байгааг харин тэдний охин Аруш цуснд будагдсан байдалтай хэвтэж үйг харжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Аруш эхлээд бүдүүн мохоо зүйлээр цөхөөлж дараа нь хурц зэвсгээр хоолойг нь огтолж хөнөөсөн болох нь тогтоогдов. Түүний нас барсан цагийг шөнө дундаас 1 цагийн хооронд гэж таамагласан. Гэрт орж ирсэн цэвэрлэгч айсан даруйдаа хөршүүдэд мэдгдсэн. Удалгүй тэдний хамаатан найз нөхөд болон огт хамааралгүй олон хүн байранд цугларчээ. Мөрдөгчд 6 цаг 50 минутын орчинд ирэхэд жижигхэн байр аль хэдийн 20-с дээш хүнээр дүүрсэн байв. Гинт хэргийн газар бараг бүрэн эвдэрч сүйдсэн байсан бөгөөд нотлох баримтын 90% нь устсан байж болзошгүй байлаа. Анхны шалгалтаар ямар ч үр дүн гараагүй. Халдлага болж нэвтэрсэн шин жалах юу ч хулгайлагдаагүй, мөн алуурчны хэрэгэлсэн зэвсэг олдоогүй. Гисэн хэдий ч мөрдөгчд хэдийн чухал улмөр олсон.
Аруушийн өрөөг хэн нэгэн нямбалан янзалсан шинжтэй байсан бөгөөд түүний биеийг хүнжлөөр бүтээсэн нь зүгээр л унтаж байгаа мэт харагдуулжээ. Галт тогооны ширээн дээр цустай хурууны хээтэй вискиний шил байсан боловч хурууны хээг хизээж тогтоож чадаагүй. Энэ бүхэн нь гэмт итгээд тухайн байшинг сайн мэддэг буюу мини бар хаан байдгийг мэддэг, халлахаас хойш хэсэг хугацаанд тайван садаж байсан болохыг илтгэв. Хамгийн чухал улам өрн дээвэр рүү гардаг шатан дээр цусны толб байсан ч эхний мөрдөгчд төлхөр олдоогүй гэсэн шалтгаанаар үүнийг цааш шалгаагүй байна. Үйлчлэгч Хямраж сургаггүй болсон учраас нутгийн эрх баригчид Хямражийг гол сэжигтнээр нэрлэн энэ таамгийг хэвлэлд маш хурдан цацжээ. Удалгүй үйлчлэгч согтуу үедээ хүн алсан гих түүх ус даяар түгсэн. Гэрж хэрэг гарснаас нэг хоногийн дараа нэгэн тэтгэврт гарсан мөрдөх товчооны ажилтан тэдний тэрж эмгэнэл илэрхийлэх зураа шатан дээр цусны толб байгааг анзаарсан байна. Тэр заавал дээврийн хаалгыг онгойлгох ёстой гэж шаардаж хаалгыг хүчээр нээтэл бүгд сочирдов. Шалан дээр цус татсан мөр тод харагдаж байв. Тэр мөрийг давтал Хямражийн цогцыг хөргөгчөөр дарсан байдалтай олжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Хямражийг хөнөөсөн арга цаг хугацаа нь Аруушийнхтай бараг адил байсан. Энэ нь Аруушийг хөнөөсөн хүн Хямражигч бас хөнөөсөн болохыг харуулна. Мөн дээврийн ханан дээр цустай гарын мөр байсан бөгөөд дараа нь Хямражих болох нь тогтоогдсон ч гин тэргийн газар бохирдсон учраас хэрэгцээтэй хурууны хээ гаргаж авч чадаагүй. Ихний мөрдөгчдийн үйлдсэн олон алдаа нь олон нийтэд тэдний чадварт гүн эргэлзээ төрүүлсэн. Хоёр дахь цогц олдсноор хэрэг огт өөр утгатай болж хувирв. Анхны сэжигтэн болох ёстой хүн хохирогч болсон тул жинхэнэ алуурчин хинбэ гэдэг асуулт үүдэлээ. Асар их олон нийтийн дарамт дор нутгийн мөрдөгчдийн ажил мухардалд орсон. Тэд Арууш болон Хямражийн утасны дуудлагын бүртгэлийг шалгаж үзэхэд Хямражийн хамгийн сүүлийн дуудлага нь нийтийн таксофоноос ирсэн тул хэн залгасныг тогтоож чадаагүй. Харин Аруушийн утасны дуудлага түүний хуучин найз залуу руу холбогдсон бөгөөд түүнийг байцаах үеэр тэр шок төрүүлэн баримт хэлжээ. Аруушийн аав Рajеш нь хамт ажилдаг Анита гэх эмэгтэйтэй зохисгүй харилцаатай болсон тухай талигаа чохон өөрт нь хэлдэг байсан бөгөөд аавдаа дургуутсан зэвүүцэж байсан гэв. Энэ мэдээлэл мөрдөгчдөд шин чиглэл өгсөн. Тэр даруй хэвлэлийн баг хурал хийж хамгийн сүүлийн онлоо зарлав. Тэдний мэдгдснээр эцэг Рajеш-ийн завхаарлын талаар мэддэг болсон тухай мөн үүнээс үүдсэн аллах байж магадгүй гэсэн таамаг нь Rajеш-ийг хэлэгнүүлжээ. Хэрэг болсон шөнө Rajеш хоёр хохирогчийг бэлгийн харьцаанд орж байхыг олж хараад уурлан эхлээд үйлчлэгч Хямражийг дээвэр рүү аваачиж хөнөөн цогцыг нуугаад доош бууж виски уусан. Дараа нь охиныхоо өрөөнд орж түүнийг алсан гэж юу юугүй нотолгоогүй мэдээлэв. Хэвлэлийн баг хурал болсон өдөр Rajеш-ийг хэвлэлийнхний өмнө хоёр хүн хөнөөсөн үндэслэлээр саадуулсан. Гэвч энэ онол нь олон цорхойтой байв. Жишээлбэл ээж нь охиныхоо өрөөнөөс ямар ч чимээ сонсоогүй бас нөхрөө босож явсныг мэдээгүй. Харин хосууд хэлэхдээ тэр шөнө хоёр өрөөнийх нь агааржуулагч ажиллаж байсан бөгөөд хаалганууд нь түгжээтэй байсан гэж тайлбарлав. Дараа нь эрх баригчдын хийсэн чимээний туршилтаар тэдний тайлбар үнэн болохыг баталсан. Нэмж хэлэхэд хосуудын унтлагын хувцсан дээр цусны толб байгаагүй бөгөөд эцэг эх нь хүүхдээ хорлоно гэж байхгүй гэж тэд хатуу ницааж байсан. Хэрэг улам төвөгтэй болж нутгийн цагдаа нарт итгэл унсан тул энэтхэгийн төв мөрдөн байцаах товчоо буюу CBI 2-7 хоногийн дараа хэргийг албан ёсоор шилжүүлэн авчээ. Шинэ баг өмнөх дүгнэлтүүдийг бүрэн үгүйсгэж бүхнийг эхнээс нь шалгасан. Тэд үйлчлэгч Хямражийн өрөөнөөс хэд хэдэн шил аяга олсон нь тэр шөнө олон хүн архиусан байж болзошгүйг илтгэж байв. Энэ мөрөөр явхад тэд Хямражийн найз мөн гэр бүлд туслах ажил хийдэг Кришнаг хурдан илрүүлсэн. Мөрдөх багийг мэдээснээр эцэг Rajеш энэ явдлаас өмнө нэг удаа ажлын алдааныхын төлөө загнасан тул Кришна үс санаж байсан аж. Шинжээчид Кришнаг үнэн гэлчлэгч тариа нэртэй сорил хийж түүний мэдүүлгээр бусад хоёр гэрийн үйлчлэгч ирчүүд болох Rajkumar, Vijay нарыг холбогдуулсан. Гэвч гурван шин сэжигтний мэдүүлэг хоорондоо зөрчилтэй учир авцалдаагүй байлаа. Зарим хувилбарт үйлчлэгч Rajkumar Аруушийг хүчирхийлэг завдсан бөгөөд охин эсэргүүцсэний дараа Кришна Непал хийцэн сэлмээр хөнөөсөн гэв. Өөр нэг хувилбар нь Rajkumar, Vijay хоёр хамтран үйлдсэн гэж өгүүлдэг. Бас нэгэн хувилбар нь үйлчлэгч Хямраж тэднийг мэдээлнэ гэж сүрдүүлсэн тул түүнийг дээвэр рүү аваачин амийг нь хаасан гэж үздэг. Мөрдөх баг эдгээр мэдүүлэх тулгуурлан хэвлэлийн баг хурал хийж хэрэг илэрлээ гэж зарласан ч үнэн ичлэгч тарианы сорилын хариу шүүгэд нотлох баримт болж ашиглагдах боломжгүй нэмж хэлэхэд гурван үйлчлэгчийн бүгдд нь албан ёсны нотолгоо буюу тухайн цагт өөр газар өөр хүмүүстэй байсан нь тогтоогдсон юм.
Ингээд эцэст нь хангалттай нотолгоогүй тул тэднийг суллажээ. Энэ тэргийн цагдаа нар ч гэсэн ямар нэгэн сэжвэр олбол хэрэг илэрлэг зарлаж байсан. Гэсэн ч хэрэг толбогдолгүй 3 сэжигтнийг сулласнаар мөрдөн шалгалт дахин мухардалд орсон. 2009 онд CBI мөрдөн шалгах багийг бүрэн өөрчлөв. Энэ удаад тэдний анхаарал буцаад гэр бүлийн хосууд руу чиглэсэн. Тэд эцэг Ражешийн гольфийн цохиуруудын нэг нь хохирогчдын толгойд үзүүлсэн мохоо цохилтын шаргатай яг таарсан хэмжээс хэлбэртэй байгааг олж мэджээ. Гэхдээ цохиур дээр цусны эсвэл ДНХ-гийн уулмар илрээгүй бөгөөд хоёр цохиур нь маш нэмбай цэвэрлэгдсэн шинжтэй байсан. Шийдвэрлэх нотолгоо байхгүй хэдий ч CBI маш маргаантай хаалтын тайланг гаргав. Тайланд 3 үүсгэгч болон гадны этгээд орж исэн хувилбаруудыг үгүйсгэн сэжгийг дахин гэрийн хосууд руу чиглүүлжээ. Тайланд дурдсанаар охиных нь өрөөнд чимээ гаргалгүйгээр орч чадах цорын ганц хүмүүс нь эцэг их нь мөн хохирлын дараах эмх замбрааг засах цаг боломжтой хүмүүс нь тэдэл байсан гэжээ. Хинжээнд таарсан гольфийн цохиур мөн эцэг Ражеш анх дээврийн түлхүүр өгөхөөс татгалзсан нь тэдний эсрэг сэжийг улам нэмэгдүүлсэн. Тайлан нийтэд ил болсны дараа олон нийтийн санаа бодол бүрэн хосуудын эсрэг эргэв. 2013 онд 6 сарын турш үргэлжилсэн шүүх хуралдааны дараа зөвхөн дам нотолгоонд үндэслэн хосуудыг буруутай тооцож бүх насаар нь хорих ял оноо. Гэвч 4 жилийн дараа хэрэг дахин эргэсэн бөгөөд дээд шүүх нотолгоо хангалтгүй гэж үзэн хосыг сагаатхан сулсан. Ингэж 14 жилийн турш олон хүнийг баривчилж хэвлэл мэдээллийн шар мэдээ тасралтгүй дэгдсэний эцэст 10 шин хэрэг өнөө хүртэл шийдэгдээгүй хэвээр үлджээ.